Ямар ч гэсэн 3 дахь бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ болохоор TikTok, Instagram дээр ерөөхдөө хүлэмжийн аудиодаар юу байцгаана тий хүлэм мөхт юу болж байгаа талаар ярилцъя. Их юм бол Lamine Yamal-ийн одоо signature-тэй буюу гарын хэсэгтэй Nike-ийн шипи гарсан байгаа. За энэ бол юм ягаан өнгөтэй тийм бүс гарсан байгаа шүү. Тэгээ энийг бол өөрөө зураг авалтанд нь орохдоо нэг тийм төгсөгчийн тийм костюм өмссөн байсан байхгүй. Тэгээ тэрний юу илэрхийлж яах вэ гэхээр ерөөхдөө Барсагийн академи ингээд төгслөө. Би бол одоо ингээд мэргэжлийн тоглогч болсон гэдэг юм санаатай. За maybe I too late. Гэхдээ Golden Ball-ын талаар Роналдо ярьсан баа. Роналдо юу гэж хэлсэн бэ гэсэн чинь front of everybody гэдэг ингээд бүгдийнх нь өмнө энэ бол ингээд те хэлэхэд зохистой хаа дээр одоо залуу тамирчид Golden Ball хүртэх хэрэгтэй гэж би бодлоо бодож байна. гэж шүү саналаа шууд хэлсэн. Тэрэн TikTok дээр ер нь бол аюух viral болсон. Гуравт би ингэсэн энэ зүгээр ингээд Rihanna штэ дуучин Rihanna ч юм ингээ хүлэн өмөг амар үздэг байхгүй юу. Тэгээд хүүн одоо хоёр хүүн айгу жоохон штэ тэгээд нэг нас 8 сартай нөгөөх нь настай ч илүү ерөөхдөө юм ойрхон насны зүрүүн тэгээд хүүхэд нь ер нь хөл бөмбөг тоглож эхэлж байгаа юм болоо гэж би зүгээр таамагласан. Яагаад гэвэл юу яасан нэг видео хийгээд тэр нь viral болсон байхгүй юу. Нэг найзтайгаа бичлэг хийж байгаа байхгүй. Тэр найз нь болохоор ингээд chicken nugget тавьсан. Тэнгүүд Rihanna болохоор одоо тэр ч одоо юу төрс гэдэг байхгүй монголоор төрс чи ер нь л жоохон үнэтэй. Тэгээд тийм тавьсан гэснээр одоо ингээд би ядуу найзантай nuggetтэй баян найз нь төрстэй. Тэгээ энэ хоёрыг ингээд хойлж идэх нэг тийм viral тэнгүүтээ тэрийг snocker moms гэж аахгүй snocker. Тэгээ эхлээ snocker moms гэж хэлэхдээ араас нь болохоор soccer moms гэж юм сонсогдсон заяа. Тэгээ би зүгээр бодохдоо тэгээ тэр бичлэгэн дээр хамгийн гол нь Rihanna бас юм jersey өмсчихсэн байхгүй. Тэгэхээр энэ soccer moms байж болох юм байна. Болохоор юм уу гэж бодсоо. Хүүхэд нь одоо тэгээ бүр багасаа ингээд тоглоод эхэлж байгаа гэж болно шүү дээ. Maybe. Гэтэ тэрийг стон хэм мэдгүй зүгээр ер нь бол тэгж санагцсан. Тэгээ ер нь би тэр бичлэгийн жинг оруулчих. Сая нэг сард болсон юу гэхээр Lewandowski complain хийсэн. Тэр нь болохоор сая ч солигдсон юм байна л да. Тэгээ тоогооч нь солигдоод өндөг нь таалагдаагүй гэдэг яриа гаргаад Lewandowski өндөг нь таалагдахгүй гэж хэлээд тэгээ тэрнээс нь болоод одоо тэр аяллаа туршид тэр тоогооч нь одоо Барсагийн аяллаа туршид одоо бүх хоолыг нь хариуцах хэрэгтэй юм байна л да. Одоо ингээл хамгийн гой хоол те шинжлэхтэй хоолуудыг гаргаж өгвөл Lewandowski болохоор ингээд өндөг нь ингээд муухай гэж комплейн үсгэсэн. Тэг мэдгүй Lewandowski ингээд өөр төрлийн Lewandowski иддэг төрлийн өндөг биш байсан юм уу? Эсвэл буруу чадсан юм уу? Яг учрынаас юм мэдгүй заяа. Тэг харцсан удахгүй тэдний бас шин тоогооч авахар болж байгаа юм лээ. Interesting. Kim Kardashian тэ ер нь бол Inter Miami Мисэг авснаас хойш юу Америкчууд амар хүлэн үзэж байгаа. Ялангуяа модууд мисэг үзхийн тулд угаасаа амар хүлэн бөхт ирж хөл бөмбөг үзэж байгаа. Тэгээ тэрний нэг жишээ бол Kim Kardashian буюу Kim. Тэгээ Kim бас нэг ярилцлаганда Inter Miami-г ирж үзсэн юм шиг байна. Тэгээд та яагаад таныг энд юу авчирваа гэлтгсэн чинь би ингээд манай хүү бол ингээд тэ хүлэн бөхт бүр ингээд obsessed буюу ингээд бүр амар дуртай хайртай тий. Тийм болохоор би ингээ хүүхдүүдэд дэмжинд бол юу хийн. Тэгээд миний хүүхдүүд бол намайг гэж авчирлаа гэж хэлсэн. За тэгээд ер нь бол энэ нь бас Kardashians ч ер нь амар алдартай шүү дээ. Сайнараа ч юм уугаар ачаа тий. Ер нь олон түмний хараан донд байж идэг. Тэгээд тийм болохоор бас нэг хөл бөмбөгийн бас амар том одоо юу гэмдэ сурталчилгаа бүр амар том нүүр царай болсон видео болсон. Тэр нь амар их viral болоод TikTok дээр бас нэлээ авсан. Бүр нэлээ удаа авсан. Тэгээд Central Cee мэдэн шүү дээ. Ер нь бол миний crush ахгүй. Гэтэ би энийг яг өмнө хотлаа гэдгийг мэдэхгүй байна. За Speedтэй нэг юм бичлэг байгаа хгүй юу? Speedтэй ингээ ярилцсан. Тэгснэ ингээд
чи ямар нэг хөлбөмбөгөөс одоо ямар тоглогчийг дэмждэг вэ гэж би хэнийг ч дэмждэггүй би хөлбөмбөг үздэг үү гिचсэн зэвтгснээ ямар нэгэн клубыг жишээлбэл ингэж мэддэггүй мүү тэргэл айшус бид ингэ асуусан чаа үгүй би юусэн мэддэггүй гэж хариулсан заяа. Би бүр тэгээд яг тэр тэгж хэлэх тэр бичлэгийг үзнээс хойш би ингээ крашлж таалцахгүй ер нь гэж бодоод ихгүй. Ер нь аль амар сонин санагдаад тий арайч үгүй л үү дээ дэлхийн спорт дэлхийн номер 1 спортоос тамирч мэдхгүй зүтгэхгүй гэдгсэн чинь тэр бол яг яаж бүтээгдсэн видео гэдэг нь мэдхгүй. Гэхдээ энэ жишээ тавьчих. Русын ингээд тоглолт моголт үзсэн тамирчтай зураг мураг авахулсан. Ялангуяа одоо хэнийг тэгээд тэр бичлэг хаанаас тэгж гарч ирсэн тэр яг real байсан болов уу өмнөсөө би сайн мэдхгүй гэхдээ энэ бичлэг амар надад бол амар миний сэтгэлийг олох нэлээ устгасан. Яа. Бас сайхан энэ 7 хоногт Bellingham реклам тоглосон байсан. Тэгээд тэр рекламны одоо хамгийн гоё хэсэг нь нэг юм random guy гарч ирснэ. Ингүүтээ наа чи пүүзэндээ л ам шүү гэж хэлэнгүүтээ ингээ амар сайн тоглож моглоод тий. Тэнгүүтээ мэрэгжлийн багт гараас өмсөг цорч байгаа л тий. Тэгээд ер нь аль юм гоё арай илүү бусад одоо өмнөх рекламнуудаас илүү сонирхолтой болгож өгсөн юм шиг надад санагдсан. Тэгээд бас нэг дуулаанд юм бол хүмүүсээс жоохон хүмүүс гэж хүүхдүүд ерөөхдөө жоохон бас буруу ойлгоод ах шиг байна. Саяхан Роналдогийн зурагтай Пумагийн өмсгөлтэй Португалийн шгшээ багийн шинэ өмсгөлний одоо зурагнд Роналдо ингээ голтон ингээ суудсан зураг цацгдсан байхгүй юу. Тэгээд тэрийг зарим нэг хүүхдүүд болохоор ингээд буруу ойлгоод байна л та. Одоо ингээ Пумаг Роналдогийн тэтгчлээ гэдэг ингээ Роналдо дээр фокуслаад байгаа байхгүй юу. Guys энэ чинь юу шүү Португалийн шинэ өмсгөл. Тэгээд of course Nike одоо Португалийн шгшээ огаал Роналдотой ойролцоогоор бараг 30 жил 27 жилийн туршид хамтарч одоо тийм жерсиг хийж исэн. Тэгээд энэ жил бол ингээ Пумагаар солигдож байна 20 жилийн дараа түүхэндээ Португалийн шгшээ баг одоо тийм national jersey буюу үндэсний jersey-гээ сольж байгаа байхгүй юу? Брэндээ сольж байгаа. Тэгээ ер нь бол Puma ингээд амар хүчтүрж орж ирж байгаа гэдэг нь бол ингээд Португалийн шгшээ багийн одоо тэр постерны тэр зураг нь ер нь бол тэр зураг сүүлийн тэр зурагнаас одоо илт харагдсан. Тэгээ дэлхийд даяар одоо Puma-г амар рекламд чинь Puma-гийн одоо маркетинг ч гэсэн бүр үнэхээр сайн байгаа. Ингээл Grealish жишээлбэл сая my favorite boots тэр гэл challenge тэр хийсэн. Тэгээ ер нь бол Nike жоохон татагдж байгаа гэх юм уу да жоохон Puma ер нь жоохон арай илүү болж байгаа гэж аль аль талаас нь хүмүүс TikTok дээр дүгнсэн мэлээ. Тэгээд яагаад ер нь бол тийм тэгтээ love Nike. Тэгтээ ер нь Nike ингээл өчнөө олон жил аялж байгаа л да. Тэгтээ who knows. Айгуу сонирхолтой санагдсан. За эцэст нь хамгийн сүүлийн гэх юм бол одоо Монголын хөлбөмбөгийн холбоог таарсан маш олон асуудлууд болж байна. Тэгээд хүмүүсийн өсөж байгаа юм нь болохоор ингээд энэ олон жилийн хугацаанд хөлбөмбөгийн хөгжил зориулж орж ирж байгаа мөнгнүүд яг хаашаа яваад байгаа юм бэ? Монголын хөлбөмбөг яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдэг мэд асуудлуудыг гаргаж ирж байгаа. Тэр бол зөв. За миний хувьд бол 2019 онд хамгийн анхны эмэгтэйчүүдийн шгшээ байгуулагдахад бид нар шгшээ дуудагдаад тоглож байсан. Тэгээд ялангуяа эмэгтэй хөлбөмбөгийн хувьд яг 2019 оны хөгжил яг тэндээ ингээд зогсцсон одоо хүртэл тэгээ бас нэг хэлмээр байгаа юм нь эмэгтэй одоо шгшээ багийг татан болгосон өнгөрсөн жил. За тэгээ тэрний шалтгаан нь яг юу байсныг би бас мэдмээр байгаа. Яагаад татан болгож байгаа юм бэ те? Яагаад эмэгтэй шгшээ баг байхгүй бол одоо эмэгтэй хөлбөмбөгч ингээд сүрж штэ. Ер нь сүрчлээ л гэсэн үг штэ. Одоо энэ юуны төлөө эмэгтэй хүмүүс хөлбөмбөг тоглох юм бэ? Энэ бол ингээд маш том асуудалтай. Энийг хин ч ярихгүй байгаа. Мэдээж хөлбөмбөгийн хөгжлийн талаар ингээд том асуудлуудыг хүмүүс ярьж хилцэж байгаа. Тэгээд миний хувьд бол дуурмаар байгаа юм нь бол эмэгтэй хөлбөмбөг. Тэгээд орж ирж исэн санхүү жилд бүх одоо тий хөгжил зарцуулагдах хэрэгтэй байсан мөнгийг тэрийг бас ил тод бид нар мэдэх шаардлагатай байна. Яг гэвэл энэ эмэгтэй шгшээ багч ингэ байхгүй болчих юм бол одоо хөлбөмбөг тоглох байгаа эмэгтэй хүмүүс яах юм бэ? Юуны төлөө хөлбөмбөг тоглох юм бэ те?
гих митинг одоо энэ миний хувьд бол энэ бүр амар чухал байгаа. Мэдээж одоо хүмүүс маш их зүйл ингээл нэхэлдэ шаардж байгаа тэр бол зүг. Гэхдээ миний хувьд бол эмэгтэй үлэмгийн асуудлыг өндөх хэрэгтэй байна гэж үзэж байна. Тэгээд Монголын үлэмгийн холбооч гэсэн энэ дээр тодорхой хариулт өгөөд яагаад татан болгосон, шалтгаан нь юу байсан, тэр зарцуулагдчихсан манай одоо тий лиг зохион байгуулах одоо ингээл жишээлбэл сүүлийн лиг өнгөрсөн жилийн лиг шууд дамжуулдаггүй, тэрний өмнөх жилийнх бас шууд дамжуулдаггүй. Тэгээ энэ жил 24 оны лиг 4 багтай зохион байгуулагдсан. Тэгээ одоо 4 багтай лиг гэж бас юу ч хийдгийн тий амар сонио. Тэгэл бүр өвлийн үтэн дараа сар гарчаад тахтаас ингээл өвлийн үтэн тоглуулсан. Тэг ямар ч зохион байгуулалтгүй, ер нь бол ямар ч ахисан юм байхгүй 4 багтай тийм сонирхол тэмцээн болсон. Тэг тэр лигийг яагаад зохиож байгаа? Тэр лигийг зохиогоорой гэд тодорхой хэмжээний санхүүжилт орчирсан. Тэр нь яг биднэрт зориулагдсан юм уу үгүй юм уу? Тэг бид нар бас тодорхой мэдмээр байна гэдгийг би яг ингээ өөрийнхөө биеэр YouTube одоо суугаараа асууж байна. Тэгээд тодорхой хариулт өгнө гэж найдаж байна. Тэгээд манайхан ч гэсэн яг энэ хэсгийг шеэрлээд өгөөрэй. Тэгээд би бас эмэгтэй үлэмгийн төлөө чадхаараа дуурай гэж бодоод мэдээж хөл бөмбөгийн төлөө дуурж байгаа шүү. Мэдээж хөлбөмбөгийн төлөө дуурна. Надад ч гэсэн тодорхой олгох хэрэгтэй үлэмгийн хөгжлийг цааш нь үргэлжлүүлэх хүн. Тэгээ энэ талаар ингээд хөндөж ярих хэрэгтэй гэж би бодож байгаа. Guys, хэдүүлээ үлэмгийг аврах хэрэгтэй шүү. Бид нар бол үлэмгийн ирээдүй учраас хэдүүлээ өөрсдийнхөө ирээдүйг аврахгүй бол энэний төлөө дуурахгүй болохгүй. Гэхдээ бүх зүйлд те яг ойлгочоод баримттай юм дээр хэдүүлээ дааж дуурах хэрэгтэй. Түүнээс хин нэг ашиг сонирхлын төлөө бол заавал дуурах шаардлагагүй шүү, guys. Дараагийн бичлэгээр уулзцаа. Тэгээ дараагийн бичлэгээр нэрээ зочинтой бичлэг шүү манайхаа. Та хүлээж аваарай хин гэдгийг бас мэдчих юм бол ч юм уу таамаглаж байгаа хүн байвал энэ доор бичээрэй.